За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За дэлгэцээр 2 инфографик зураг харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр нэг 5 инфографик зураг ашигласан. За тэгээд инфографик зургийг хэрхэн яаж ашиглах, хэрхэн тайлж унших талаар жишээ болгоод эхний инфографик болох ийм мандал гэсэн энэ агуулгыг тайлбарлая. За тэгэхээр ийм байдлаар инфографик зургуудаа тайлж уншаараа бас сургачгийн ашиглаараа 10 дугаар ангийн сургачд дээр эдгээр бас агуулгууд байдаг. За тэгэхээр бүх зургуудыг утсан дээр татаж аваад цаг зав гарсан үе болгонд ашиглаж агаарэ гэдгийг хэлье. За хийм мандал гэдэг маань дэлхийг хүрээлсэн өрхөвчин хамгийн дээд хэл нь 3000 км-т хүрнэ. За нийт агаарын массын 97% нь бол 30 км өндөр, 50% нь бол 5 км-т байна. За агаар мандлын найрлага нь азот 78,109, усны уур 0.1-ээс 5%, хүчилтөрөгч 20,195, аргон 0,93, за нүүрс төрөгч 0,3%-ийг бол эзэлдэг. Агаар мандал 5 давхраг, хамгийн доод давхраг нь бол тропосфер. Тропосферт 1 км тутамд 6 градусаар температур буурдаг зүй тогтолтой. Дараагийн давхраг нь бол газрын гадаргаас 17-аас 48 км-т орших стратосферийн давхраг бөгөөд түүний онцлог нь энд азон байдаг. За бас энэ температур өсдөг байгаа. За 3 дахь давхраг нь месосфер буюу дунд мандал, газрын гадаргаас 50-аас 80 км-т байдаг. Энд температур буурж 90 градус хүрнэ. За дараагийн давхраг нь бол термосфер, газрын давхрагаас 80 км-т хүртэл байх бөгөөд за энэ температур огцон өсөж 1500 градус Цельсиус хүрнэ. Хамгийн гадна талын давхраг болох экзосфер нь газрын гадаргаас 1000-аас 2000 км өндөрт